Сайн байцгаана уу? Намайг Од Гэрэл гэдэг. Би Pilates болон йогийн багш мэргэжилтэй. Тэгээ Солонгост ирээд 3 жил болж байна. Ерөнхий ивент тэтгэгч Sandman Банхус санхүүгийн байгууллага. Дэмжээ ажиллагч Aero Mongolia. За би яг анх ингээд 8 настайгаас хойш ингээд нугартаар хичээлсэн. Тэгээд анх яг хичээлэх болсон шалтгаан маань гэвэл би эмээ өвөтэйгээ амьдардаг байсан. Эмээ өвөтэйгээ өссөн. Тэгээ яг тэр үед хичээлээ дуусчаа зөвхөн ингээд даалгавраа хийгээд байхгүй. Тэгээд ингээд дараа нь хичээлийн гадуур өшөө юу хийх үү гэдэг ингээд янз бүрийн бас дугууланд явж үтсэн. Тэгээд тэр дундаас яг хамгийн надад таалагдсан тэр үед уран нугаралт байсан. Уран нугаралтаар ингээд хичээлээд эхлээд тэндээ ингээд студидтэй дугууландаа ингээд найзуудтай болоо. Тэгээ хамтдаа ингээд би бинийгаа чаленж хийгээд шинэ юмнууд сураад явах нь их хөгжилтэй болсон. Тэгээд хөгжилтэй байсан. Тэгээд тэр үед яагаад юу нэг үргэлжлүүлээд ийм их тууштай явсан бэ гэвэл одоо ингээд бодоход миний бодлоор тэр үед ингээд маш сайн найзуудтай болсон болохоор тэрэндээ би бинийгаа ингээд би биндээ урам өгөөд явж исэн болохоор их тууштай явж чадсан бах гэж бодож байна. Тэгээд бас анх ингээд уран нугартаар хичээлж ихснээсээ хойш яг миний мөрөөдөл нь нарны циркийг нарны циркт бараг орж чадахгүй байх та. Ер нь нарны циркийг үзэхэл юмсан гэсэн нэг тиймэрхүү тайзыг ойроос харах юмсан тиймэрхүү мөрөөдөлтэй байсан. Тэгээд яг 14-төд тийм нарны циркт орох боломж гарч ирсэн учраас яг ингээд тэр чигээрээ тууштай 10 жил би ингээд явсан гэж бодож байна. Тэр үед ингээд 3 найзтайгаа тэгээ багштайгаа ингээд тавуулаа Канада улсыг зориод эхлээд тоглолт хийж эхлэхээс өмнө 2 сарын турш бэлтгэл хийх хугацаа байсан. Тэгээ тэр үедээ болохоор би эхлээд очиод ингээд маш ирч хүчтэйгээр бэлтгэлээ хийгээд байж исэн чинь гимтсэн одоо унаад гимтээд тэгээд ингээд бэлтгэлээ хийж чадахгүй болоод нэг 3-7 хоногийн турш ингээд гараа сойгоод байх шаардлага гарсан. Тэгээ тэр үед бол би өөрийнхөө яг сэтгэлийн хүчийг их шалгасан үеэсэн гэж боддог. Яагаад гэвэл яг тэр үед зорж мөрөөдж ирчээд ингээд бэлтгэлээ хийж чадахгүй, найзуудыгаа ингээд зөвхөн хараад ингээд суугаад байх үе нэлээд хэцүү байсан. Яг мөрөөдлийн газарт ирчээд тэгээд тэр үед би бас за одоо ингээд намайг гимтсэн юм чинь намайг авахгүй буцаач ил яана ч гэдэг юм уу жоохон байсан болохоор нэлээх айдастай их уйлаа тийм үе байсан. Гэхдээ тэр үеэгээ одоо ингээд дараа нь ингээд харахад тэр үеэд аваад маш хурдан буцаад форумд ороод бэлтгэлээ хийгээд яваад өөрийгөө харуулж чадаад тэгээд ерөөсөө тийм айжсэн юмнууд бэлээгөө. Дэлхийн 170 орн руу хялбар шуурхай найдвартай шилжүүлэг. Солонгос улс руу 6 сая хүртэл вооныг ердөө 10 минутанд. Sandman мөнгөн уулгыг гэрлийн хурдаар. За нарны цирк нь болохоор Cirque du Soleil буюу Францаар яг нарны цирк гэсэн утгатай үг байгаа. Тэгээд Канадын Quebec мужид байдаг дэлхийн хамгийн том циркийн компани гэж хэлж болно. Тэгээд яг нарны цирк дотроо 20 гаруй өөр тоглолт шоутай байдаг. Тэгээд тэрний нэг болох Куза гэдэг тоглолт нь би нуграачаар эхний 8 жил яг зөвхөн нуграач буюу тайзны жүжигчин гээр ажиллаж байгаа. Сүүл рүүгээ би нуграач болон коуч тасгалжуулагч мэргэжилтэйгээр ажилласан. За тэгээд дэлхийгээр аялын тоглолт хийгээд тасралтгүй яг ингээд тайзан дээр нугралтын тоглолт хийгээд явж байгаа үед нуруу их өвдөх үе гарч ирнэ. Тийм учраас нурууны өвчнөөс сэргийлэхэд бол Pilates-ийг яг байнгын тууштай хийж ихсэн. За тэгээд Pilates-ийг маш удаан хийж исэн. Өөрөө яг тоглолтынхаа хажуугаар. За тэгээд нарны циркт маш олон жил ажиллаа. Тэгээд сүүлдээ би за энэ одоо ингээд миний мөрөөдөл байсан. Одоо ингээд ийм олон жил ажиллажлаа.
what's next те дараа нь юу ихлээ гэж бас нэлээд бодоод эхэлсэн үе байсан чинь ковид гараад тэгээ манай бүх тоглолтууд цуцлагдсан. Тэгээ тэр үед нэлээд их цаг хүн болгонд байсан шүү дээ. Тэгээ бүгдээрээ гэртээ тий тиймээс учраас би бас Pilaris-ийн багш болох хүсэлтэй байсан юм чинь тэрийг одоо яг ингээд хэрэгжүүлээд үзье гэж бодоод бүх ном бичгийн аваад тэгээ онлайнаар ингээд сургалтанд яваад Math Pilaris-ийн багшийн сертификат авч исэн. Тэгээд шууд тэр үед угаасаа хүн болгон бас гэртээ дасгал хөдөлгөөн жоохон дутагдчихсэн үе байсан учраас би яг тэр үедээ цөөхөн хүмүүст чамаагүй ямар ч байсан зүүмээр ингээд Pilaris-ийнхаа дасгалыг бас хуваалцъя гэж бодоод яг тэгээд онлайнаар зааж эхэлсэн. Баян тайзан дээр тоглолт хийдэг байжгаад яг ингээд Pilaris-ийн багш болоод ингээд хүмүүст хичээл заагаад явах. Эхлээд бол бас нэлийн чаленжуд байсан. Pilaris-ийг бол би өөрөө маш удаан хийжсэн болохоор хийх нь бол амархан би яг бүх дасгалуудаа сайн мэддэг. Тэгээд тэрэн дээр асуудал байхгүй байсан. Гэхдээ ингээд хүмүүст яг ингээд заана гэдэг бас шал өөр чадвар байдсан байлээ. Тэгээ одоо яг 4 жилийн хугацаанд заагаад явж байгаа. Одоо л нэлийн гайгүй учраа болж байгаа юм шиг санагдаж байгаа. За Pilaris нь болохоор ерөөхдөө дотроо төхөөрөмжтэй болон math гэд хоёр хуваагддаг. Тэгээд төхөөрөмж нь бас дотроо хуваагдана. Ингээд 4 том төхөөрөмж байдаг гэж хэлж болно. Chair, Barrel, Reformer, Cadillac гэд манай студ болохоор 4 төхөөрөмжөөс 4 ширхэг байгаа. Тэгээд би болохоор өөрөө Math Pilaris-ийн хичээлийг нь ордог. Тэгээд манай өөр багш нар төхөөрөмжтэй хичээллүүдийг ордог байгаа. Тэгээд манай студид ганцаарчлсан хичээл бас их нэлээд авдаг. Ямар хүмүүс илүү ганцаарчлсан хичээл авахыг хүсдэг вэ гэвэл илүү жоохон асуудалтай тий нурууны тим өвчтэй ч юм уу нурууны тим далилттай гэсэн тиймэрхүү янз бүрийн асуудлуудтай хүмүүс илүү ганцаарчлсан хичээл авч яг өөрсдөө тохирсон дасгалуудаар хичээл хийдэг. За энэ Сөүлд студент нэг удааг байгаа. Сая өнгөрсөн 3 сард нээсэн. Тэгэхээр одоо нэг 6 сар болж байгаа гэсэн үг. Тэгээд студ анх нэгтэй болохоор би Солонгос найзтайгаа нийлээд яг ярьж байгаа нээсэн. Манай Солонгос найз гэхдээ бас нэлийн туршлагатай байсан учраас амар байсан. Манай найз аль хэдийн бас нэг Pilaris студтэй. Гэхдээ Сөүлээс жоохон гадна байдаг тийм студтэй аль хэдийн нээгээд үтсэн тийм туршлагатай байсан. Тэгээ энэ хоёр дахь студийн туршлага гэсэн. Тэр миний хувьд болохоор яг анхны студ нэгээд ингээд бүр ихнээс нь яаж явдгийг нь хараад явсан. Тэгээд одоо болохоор манай студ 4 багштай гэж хэлж болно. Тэгээ 2 багш нь англиар хичээл орно, 2 багш нь солонгосоор хичээл орно. За тэгээ манай Pilaris студид болохоор солонгост амьдардаг гадныхан экспатсууд нэлээд ирдэг. Солонгост Сөүлд амьдардаг. Тэгээд ингээ англиар ордог Pilaris-ийн хичээл зөндөө хайсан гэсэн комент нэлээд хэлдэг. Тэгээд англиар хичээл орж байгаа учраас гадныхан мэдээж нэлээд ирнэ. Тэгээд солонгосчуудаас их ирдэг. Солонгосчууд ерөөдөө private буюу ганцаарчлсан хичээлийг авах сонирхолтой байдаг учраас ганцаарчлсан хичээлүүд ч зөндөө байгаа. Групп хичээлчээс ордог. За тэгээд ерөөдөө нийтдээ одоогоор 150-аас 200 арай хүрэхгүй тиймэрхүү гишүүнтэй ингээ явж байгаа. За би одоогоор яг 4 орлогын их усүртэй. Тэгээд нэгт болохоор Солонгост ажиллаж байгаа Pilaris студ. Тэгээд онлайн Pilaris-ийн бас хичээл маань. Тэгээд циркийн студид фрилансер хичээл зааж байгаа. Тэгээд дөрөвдүгээрт болохоор хамгийн сүүлд нь янз бүрийн зураг авалт, ивент оролцож бас авлага болдог. Pilaris-ийн студиэс яг үүндээ одоохондоо тийм их амар ашиг олсон юм байхгүй байгаа яг үүндээ. Яагаад гэвэл энэ бас нэлийн том студ учраас rent түрээс за тэгээд maintenance тэгээд багш нарын цалин гэж ер нь их зардалтай юм байлээ гэдгийг ойлгоод явж байгаа.
За Солонгост ганцхан цирк институт байдаг. Цирк институт буюу тийм сургалт явуулдаг газар. Тэгээд тэр газраас над руу холбогдоод Солонгост байгаа юм байна. Тэгээд өмнө нь нарны циркт ажиллаж байсан юм байна. Ирж workshop юм уу хичээлүүд орох сонирхол байгаа юу гэд бичээд тэгээд очиж уулзж исэн. Тэгээд Солонгост одоогоор цирк ерөөсөө хөгжөөгүй. Тийм учраас хүмүүс нэг циркийн талаар мэдэхгүй тийм байсан. Гэхдээ би яг тэрэнд нь ингээд хувь нэмэр оруулахыг хүсээд одоо ингээд нугаралт те гар дээрх тэнцвэр хичээлүүдийг бас заагаад бас хөөрхөн нэлийн олон сурагчтай болоод явж байгаа. За миний сарын орлого гэх юм бол сүүлийн жилийн дунджаар харуул нэг 8-аас 10 сая вон хавцаа байгаа. За би зардлаа болохоор нэг амар тийм ягт дэлгэрэнгүй тэгж хямдаггүй. Гэхдээ ерөнхийдөө бол зүгээр нэг тэгж бас зарлал нь бол биш. Ер нь бол орлогынхоо 40-50% шууд хадгаламжлуугаа айлуулах хийхийг хичээгээд тэгээд хэрвээ тэр сарда янз бүрийн аялал ч юм уу тиймэрхүү зүйл байвал мэдээж зарлага арай илүү гарна. Гэхдээ тийм биш бол ерөнхийдөө хоол хүнс тэгээд нийтийн тээвэр тиймэрхүү зүйл зарлаа. Тэгээд одоо Polaris-д нээгээд ер нь бол зардал амар их байдаг гэдгийг ингээд ойлгоод явж байгаа. Ер нь бол түрээс багш нарын цалин, maintenance тэгээд төхөөрөмжнүүдийг бас ингээд хийлгээ. Тэг янз бүрийн жижиг сажиг нэмэлт зүйл байнгын авах хэрэг болдог. Тэгээд ер нь бол зардал айгүй ихтэй учраас орлого олсон ч гэсэн ер нь бүхэл орлого маань одоохондоо яг студиогоо буцаал яг зардалтаа буцаал гарч байгаа. Нэг амар ашигын төлөө одоохондоо бол ажиллахгүй гэж би бодож өөрөө болохоор миний майндсет болохоор одоо барыг зүгээр би илүү сайн ингээд өшөө өстөдөө илүү хүмүүст таниулаад илүү өргөжүүлээд явах юмсан гэдэг тэр зорилготой л явж байгаа. Дэлхийн 170 орн руу хялбар шуурхай найдвартай шилжүүлэг. Солонгос улс руу 6 сая хүртэл воныг ердөө 10 минутанд. Sandman мөнгөн уулгыг гэрлийн хурдаар. За энд болохоор ер нь би Hermes branding event-д өнгөрсөн жил ажиллаад тэгээд бас тэн дээр танилцсан солонгос найзуудынхаа юугаар тусламжтайгаар дараа нь бас сэтгүүлийн editorial зураг авалтанд оролцсон. Тэгээд саяхан Camper brand-ийн бас зураг авалтанд оролцсон. Мөн бас энд танилцсан найзынхаа бүжгийн хувцсны зураг авалтанд оролцдог. Энд янз бүрийн зураг авалт ивентэд оролцоход ер нь бол би маш их зохион байгуулалттай хүн болгон хийх ажиллагаа хурдан яг их цагаа барьдагт нь би их гайхдаг. Бүр яг одоо жишээ нь би нэг K-pop дуучны клипний зураг авалтандаас оролцсон. Тэгээд яг анх ингээд надад цагийн хуваар гаргаад өгсөн байсан. Бүр яг минутаараа ингээд цагийн хуваар гаргаад өгсөн байсан. Тэгээд би за яг цагийн хуваараар явахгүй те дууны бичлэг бол нэлээд оройтож дуусгах таа гэж бодож ирсэн. Тэгсэд яг тэр цагаараа ингээд явж исэн. Тэр нь надад их амар байсан. Тэгээд хүмүүс их зохион байгуулалттай хурдан юмаа хийгээд гүйцэтгэдэг. Тэр нь амар байдаг. Анх яг Солонгос ирж амьдрий гэсэн шийдвэр гарах болсон шалтгаан маань гэвэл тэр үед яг манай найз руу сургуулаа төгсөөд Солонгост ажиллахаар болсон. Тэгээд бид тээр ярилцаад хамт ирээд амьдарч үзье гэдэг шийдвэр гаргасан. Яг тэр үед Солонгост яагаад амьдрч чадах гэж бодогдсон бэ гэвэл Монголтай бас нэгдүгээрт ойрхон тэг гэрлүүгээ очиход амар гэрийнхэн ирэхэд бас амар тэгээд ер нь тэр бас олон жилийн өмнө Солонгост ирж нэг 3 сар ажиллаар ирж исэн учраас тэр үед их таалагдсан. Тэгээд ер нь бол яг амьдрч чадна гэдэг итгэлтэй байсан. Тэгээд 3 жил амьдрахад бол их стресс Монголтай харьцуулбал яг ингээд стресс багтай амьдарч болж байгаа юм шиг санагдаж байгаа. Ялангуяа төгжил одоо их стресс болдог шүү дээ Монголд амьдрахад. Тэгэхээр энд болохоор нийтийн тээвэр их сайн хөгжсөн учраас метрогоор явцдаг, автобусаар явцдаг. Тийм учраас яг цагаа төлөвлөөд бас амьдрахад хамаагүй төхөм болж өгдөг. Тэгээд бас аюулгүй байдал их сайн
Учираас Солонгост бас гадуур шөнө ганцаараа явхад ч гэсэн санаа зовхгүйгаараас явж болдог. Тэр талаас их амьдрахад сайн тал болж өгдөг гэж боддог. Залуучуудын хувьд гэвэл солонгосчай, монголчай ер нь бүгд юу мундаг санагдж байгаа. Одоо ингээд дэлхийд даяар угаасаа интернет, сошиал медиа хөгжсөн учраас тэгээд залуучууд ер нь бүгд л их мэдээлэлтэй мундаг санагдж байгаа. Тэгэхдээ нэг ялгаа нь болохоор зүгээр ер нь in general солонгос хүмүүс нэг тийм хурдан хөдөлгөөнтэй юм шиг санагддаг. Тэр нь жоохон ялгаа гэвэл тэр л санагдаж байна. Тэгээд тэрнээс биш л ер нь бол бүгд чадвар өндөртэй залуучууд, манай залуучууд ч гэсэндээ тэгээд нийгэмдэр арай илүү биднэрт залуучуудад олгогдож байгаа боломж жоохон ялгаатай байгаа гэж бодогдчих. За ирээдүйд болохоор би мэдээж Монголдо очиж ажиллаж амьдрна гэж боддог. Тэгээ Монголдо очиод маш олон сурагчд одоо ингээ онлайнаар хийсээр хагаад олон сурагчдтай болцсон. Тийм учраас бас тэрийг илүү хөгжүүлээд Монголдо бас ирээдүйд студ нэгээд ажиллахыг хүсдэг.